Дугур авраг Сэцэнхан аймгийн Дорнод нутагт аюур зайсангийнх гэж адуу мал олонтой ардаг догшин ихтэй нэгэн аль байжээ. Нэг өдөр аюур зайсан гэртээ суугаад чөдөр зангидж байтал явуулын бололтой нэг том хар хүү иржээ. Монгол овогтны хаач байдаг ёс заншлаар цай эдээгч энхэн тэрхнийг ярьж байх завсар хаа зорж явааг нь асуувал даншиг наадамд очих санаатай явна гэж ажигч үгүй хариулж гин. Наадам олонтой бүх илбэгтэй цаг болохоор аюур зайсан ч нэг их санаанд орсонгүй. Тэр ирсэн хархуу газар нутгийн байдал уншлаг зэргийг ярьж сууснаа зангидсан чөдрөөс нь нэг овоо сайн хар суран чөдрийг нь аваад үзэж сууж гин. Аюур зайсан олон эмнэг адуутай тул ногт чөдөр тэсдэггүй. Хөдөө газрын урдны нэгэн новширхуу айлын эзэн хүн тул тийм чамар тасрахгүй чөдөр хэдтэй болох санаатай зориуд ноцолдож суугаан энэ бөгөөд тэр ирсэн хүний барьж үзэж байгаа хар суран чөдөр бол тусгайлан хийсэн хамгийн бих бат мундаг чөдөр байсан болохоор за охоо ямар болж вэ дээ гэхэд яах вэ дээ гэж цаад хүн голонгуй маягтай дууржээ. Иш хүмүн арай голж байгаа юм биш үсттэй. Эр хар сурыг дөрөв дард сумлсан давхар суран алгатай дөрвөн давхар хаатай чөдөр ховор байдаг байлгүй. Энэ үгээр чөдөрлүүлсэн морж төмөр хөлтөөл юм эсвэл барагтай бол тасарханч гайгүй байлгүй. Элдүр эдэ хоёр нь овоол таарсан эр өхрийн зооны сурдаахөө чи 7 хошуу наадамд очих гэж байгаа хүүхэд байна. Бодвол барилдах гэж яваа үсттэй. Харсаар байтал ер нь наадхаа нэг татаад үзэлдэй гэж аюур зайсан яриад инээж татвал тасарчих байлгүй дээ гэж залуу ир тоглосон шинжгүй хэлжээ. Тэгэхээр нь аюур зайсан тасталтаа хамаагүй дийлдэгл юм бол ер нь гайгүй болов уу гэж санах юм. Гомдлын мөрт үзүүлнэг үзтэй хүмүн гэж аюур хэлж дуус. Тэр хүн чөдрийг урдаа хөндийхэн барьж нэг чих хүч гаргалгүй татаад амархаан тасалчихжээ. Ерөө үсийн энэ явдалд гайхахын ихэр гайхсан аюур зайсан нүд нь их болж заа хүмүн алдар нэр хэм блэ гэхэд цаад хүн миний нэр дугур гэжээ. Аль нүт үгүй гэвэл Сэцэнханы сан бэсийн хошуу хөгн хаваар нутагтай их шавийн галын голын отгийн хүндээ гэж гин. Ийхүү дугурын нэр нутаг хошуунд тархаж эхэлжээ. Мөн тэрнээс хойхон 100 болсон явдлыг дурдахад урд самбэсийн бөхчүүл тэр үеийн 7 хошуу даншигт бөөнөрөө морин хөсгөр аялан эрэх замдаа нэг өдрөөр урьдчилан явж усолж аргал түлш түүдэг байжээ. Гэтэл нэг өдөр дугур аврагын ээлж болж урьдчилан явж байтал гудагт толгоогоороо унаж өгсөн үхрийг татаж гаргахаар ноцолдож ядаж байсан баахан хүмүүстэй тохиолджээ. Тэгээд тэдгээр хүмүүсийн татан гаргаж чадаагүй байсан тэр үхрийг дугур авраг ганцаараа чангаан хашаа модны хамтаар сух татан гаргасанд тэдгээр хүмүүс гайхалдан дугур аврагын нэрийг асуусанд тэнд цугларсан байсан хүмүүсийн тоогоор 21 муу гэдэг хэмээн хариулсан учраас 21 муугийн худаг гэж түүнээс хойш алдарсан нэг худаг бий гэж одоо хүртэл домог болгон ярилцдаг билээ. Дугур авраг өвөл цагт анд явж байтал нутгийн гомбо насан гихч айлын догшин ордог харбуур давхин ирээд хазах гэхэд авраг урд хоёр хөлийг нь тонгойсон хүзүүдээ бүрэн зөрүүлэн тохоод явчихжээ. Эзэн гомбо насан авраг минь уучил бараг галзуу адгуусаа хараа хамгаалтгүй явуулсан миний түмэн буруу гэж гуйж байж буурныхаа хөллийг тохооноос салгуултал хэрцгий буур цааш хурдлан зугтаасан байна. Бадаргуултын төрийн 16 дугаар он буюу 1890 оны цагаан бар жилийн 7 хошуу даншиг наадамд дугур авраг түүний ах гэлэгсэнг нар хоёул ирж барилджээ. Гэтэл дөрвийн давааны үеэр бөхчүүл эд ам ухтуул авалцаж байтал дугур авраг онооны түшмлэр уламжлан богд болон амбан сайд нарт айлтгсан. Миний төрсөн ах гэлэгсэнг олон жил барилдсан бөгөөд улсын далай даян авраг мөн боловч эдүүгээ дархан авраг хараахан болоогүй лээ. Харин энэ жилийн наадамд барилдан төрүүлж дархан авраг болох зорилготой анх тгасаа гарсан бөгөөд л эд барилдаж явтлаа нуруугаар нь хатгах хууч хөдөлж барилдаж эс чадлаа. Иймд нэгэн ихийн хөвлөөс зулайгаа гიშгэж төрсөн дүүн бие мөн тул ахынхаа зорж ирсэн дархан аврагыг нь өөрийн биеэр барилдан авч өгөхийг хүснэ. Үүний тулд нэгэн удаа ах гэлэгсэнгийн өмнөөс нэгэн удаад өөрийн өмнөөс энэ наадамд оноо бүрт давхар барилдахыг тогтоон суурхно гэжээ. Үүнд богдоос баахан бодож амбан сайдад уламжилсан. Амбан сайдын газраар бөөн яриа болсоор нэг агч дугур нь өөрийнхөө болон ахыхаа өмнөөс нэгэн гараанд 2 хүнтэй барилдахыг зөвшөөрөв. Харин энэ учраануудын аль нэгэнд нь унвал шийдэх болно гэсэн хариу иржээ. Ийхүү дугур авраг нэг гараа бүхэнд 2 хүнтэй барилдаж эхэлж дугурын ах гэлэгсэнг бол далай даян авраг учир үе бүрийн эхний гараанд гарах өгөөд дугурын гараатай зэрэгцэн таардаг тул гарах хүрээд нь 2 бүх амдаа зогсож байх нь хөндлөнгөөс харахад сүрдмээр байсан гэдэг. Гэтэл
дугар авраг учраа бүхнээ 2 орон ялсаар 10-ын даваанд Засагхан аймгийн Луу Жанжингүний одоогийн Увс аймгийн Турган Өндөр Хангай сувын нутаг Ламзаа ураг гэгчтэй нэлээд удаан ноцолджээ. Үүнд сонирхогч хүмүүс маш их сандран хүлээж зарим нэг нь энэ дугар гэгч халахад өөрөөс нь өөр ирэх хүн үгүй юм шиг дэндүү өнгөрсөн хүн унаасаа билээ гэж зарим хэсэг нь авраг маань яагаад ингэж бодов? Арай унаж харлахгүй байгаадаа гэж төгшөж наадмын талбар тэр аяараа амьсгал даран хүлээжээ. Гэтэл дугар авраг Ламзавыг орхиж хэлсэн амандаа хүрэхэд энэ их хүний агуу хүчин чадлыг бахархан гайхсан наадамчин олон сая л нэг амьсгаа аван шуугилдэж шагшин магталцаж баяр бахархал болвоо. Ийхүү дугар авраг өөрийн 11-ийнхаа 7 бүгд 18 даваанд нэр төртэй ялсаар төрүүлж ахта дархан аврагын цолыг авч өгсөн гэдэг. Урд идэвгүйгийн бүхний түүхэнд тэр дундаа дан шиг наадамд ингэж зориулсан гайхамшигын онцгой хүчтэй бүх дуграас өөр гараагүй үлээ. Дугар авраг бол бүхний хувьд альж талаас нь харахад өөхий байхгүй бөгөөд тэнхээ маш ихтэй бие бэлдэр сайтай дараахан хүн байжээ. Түүний сууж байгаа нь багахан хүний босоо байгаагаас намгүй бөгөөд тэр үед бүхүүд их дуртай багчвал дугар авраг дээр цугларч элдв долоо юм асууж шалгааж зарим нь дугар аврагын гарын сарвыг хүртэл хэмжиж байсан гэдэг. Хүнтэй барилдахдаа их уддаггүй голдуу шовторч дунгуйлдан унгаадаг байжээ. Тэдний нутагт Дамбазаан гэж айхтар муу мэгтэй бүх байж. Дамбазаан бол хүнтэй барилдахдаа зодогныхоо синжийг өгч зориуд бариулаад гинэ тогтсомхон мөрөхтаа цаад хүнийхээ гарыг мултлах буюу аягүй бол хугалдаг тийм хачин аргатай хүн байжээ. Нэг зууны хошуу наадмаар дугар аврагтай учирч урдын адлаар зодогны синжээ өгсөнд дугар авраг тэр дархан синжнээс нь бариад авч Дамбазаан сурснараа нэг мөрөөд дугар аврагын долоовор хурууны эхний үеийг мулталж өргөжээ. Үүнд дугар авраг гинт уурлаж Дамбазааныг барьж авч айхавтар чанга хаяа тэр чигтээ дараагийн бүгчүүдийг цөмийг авч чанга хаясаар яаж ч болохгүй төрүүлж байсан гэдэг. Дугар авраг ямар ч тогшин морийг уурга бугуулах хэрэглэлгүй хаагаар хүрсэн газраас атгаад татхад ирчээрээ давхиж яваа адуун урагшаа олон алхаж чадалгүй зог тусан зогсдог байжээ. Дугар авраг зартай сайн анчин байсан бөгөөд хинтийн хөвчөөр буг гахаа зэрэг тураг агнаж зүүн хязгаар тийш хулан хараат зэргийн газраар цагаан зэр хулан зэргийг агнадаг байсан мэрэгэн бууч хүн явжээ. Хожим дугар авраг ан агнаж яваад бууга шиiрлгээ төрүүлгээ унаж 2 гараа зангидан газрын хөрсөнд бугуугаа хүртэл шааж унаад тэр чигтээ нас орсон гэдэг.